За сайн байцгаана уу? За админ нь Багнуур дүүргийн одоо аав сахиус ээж сахиусын албан ёсны гэрээт борлуулагч болсон шүү. Тэгээд одоо энийг би одоо гэрээт борлуулагч нь болж бүртгүүлээд ингээд одоо энийг эртэл нь би өнөөдөр жингөл догтлоо. Өглөөнөөс ахуулаад хизээ явуулах, хизээ яах ингээл бүр тэгэл яг чи ийм гоё энергитэй юм зарах чагаадаа бүр амар тийм огшоод айгүй тийм баяртай байгаа. Тэгээ хүндлээд өөртөө байгаа ганц дээлээ өмслөө. Энийг болохоор охиндоо өвөл авч өгсөн. Тэгэл амхандаа л одоо энэ гоё энергитэй энэ бүтээлийг хүндлээд ингээд тэр дээл өмсчрийг хийхээр ингээд шийдсэн. Тэгээд энэ болохоор айгүй гоё. Би ерөөсөө бүр ингээл одоо ч гэсэн ингээл баг ингээл уйлчих гал байна. Одоо ард одоо ингээд ээж сахиус маань байна. Ингээд энэ болохоор аав сахиус маань байна. Тэгээ маш гоё надад бүр ингээд таалагдлаа. Өнөөдөр жингээ энийг хүлээсэн уйлчих гал яагаад ч юм багада эцэгийнхээ алдсан болооч тэрөө гэр дүүрээд явчихж байгаа юм шиг. Маш гоё. Ингээл ерөөс өтөржингөө юм багшууд ерөөс ингээд байл. Тэгээд Багнуурын аав сахиус ээж сахиусын одоо Багнуурын гэрээт борлуулагч болсонд бол маш их баяртай. Тэгээд энэ маань 89,000 төгрөгөөр ингээд зарагддаг юм байлээ. Тэгээд 89,000-аар ингээд 50 харьцаатай ийм гоё модон ийм аав сахиус ээж сахиусыг аваад гэртээ сайхан ингээд хүндлээд хомиртой ингээд залаарай гэд уриалж байна. Тэгтээ админ болохоор яг энийг зараад ашиг болохоос илүү одоо тийм энергинд нь болж би бүр ингээд огшоод байгаа хөөхгүй. Ийм гоё юм зарах чагаадаа ингээд хүндлээд байгаагаараа ингээд гоёод ингээд сууж ин да. Тэгээд манайх болохоор манай хөөрхөн ээж дэлгүүр маань одоо баг нэргүй болсон шүү дээ. Хөөрхөн ээж гэл хөөрхөн ээж дэлгүүр маань Багнуур дүүргийн 9-р байрны 2-р орцны би нэг давхартай байдаг шүү. Тэгээд ийм сайхан энергитэй аав сахиус ээж сахиусаа гэртээ аваа сайхан залаараа манайхаа. Маш гоё би бүрстэ өнөөдөр жингөө би бүрстэ амар огшилтай ганцаарх нэг энийгэл бүр баярлал хөөрөөл өнөөдөр жингөө л явлаа. Маш сайхан байна. Нилээн хүнд юм байна. Тэгээд энийг та нар ингээ аваад гоё ингээ жаазлуулаад бас ингээ өлгөж болох юм байлаа шүү. Жаазлуулаад айлсвал зүгээр ингээд энэ ардаа ингээд ийм шүрүүп хан дээр шууд тогтоогоод энэ шүрүүпээр шууд энэ хоёр тал дээрээсээ ингээд шууд тогтчих юм байлаа шүү. Тэгээд ийм сайхан бүтээл гаргасан саг